Өнөөдөр манай Хинтээ аймгийн Жаргалтгаан сумын ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжсэн төсөлж теннис сургалтын маань хаалтын үйл ажиллагаа болж байна. Эцэгчүүдээ, сумынхаа засаг даргатаа, багш нартаа өөрийн сурсан мэдсэн зүйлээ амжилттай тайлагнаж, өөрийн бичсэн төслөө танилцуулж чадлаа. За энэ төслөөр бол манай сургуулийн хүүхдүүд бол өөр тулгамдаж байгаа альва асуудлыг олж хараад түүнийгээ шийдвэрлэх арга замыг хамтарч хэрэглүүлж, хайж, хэрэгжүүлж ингэж ажилласан байгаа. Мөн энэ төсөлд хамрагдсанараа манай нэлээд хэдэн сурагчид маань маш их амжилтыг гаргасан, өөрийгөө илэрхийлэх чадварт нь тодорхой ч гэсэн ахиц амжилт үзүүлсэн, хүүхдийн төлөө хийсэн сайхан сургалт бас болж чадлаа гэж бодож байна. За манайх эрүүл харилцааг эрхэмлсэн хамт олон болох тийм урайтай төслийг хэрэгжүүлж ажиллалаа. Өнөөдөр тэгээд төслөө бас энэ хичээлийн жилээ дуустлаа бас сургуулийнхаа багш удирдлагуудтайгаа хамтраад бас ингээд сургуулийнхаа харилцааны соёлыг бас ингээд хариуцаад ажиллаад цааш нь хэрэгжүүлэх бодолтой байгаа. Ингээд та бүхэндээ баярлалаа.